Эрдэнэ төлөвлөрийн үйл ажиллагаа Монгол улсын макро эдийн засгийн өсөлт бууралтанд шууд нөлөөлөл үзүүлдэг. Энэ мега төслийг Монгол улс Оросын холбооны улстай хамтран хэрэгжүүлснээр Монгол улсын төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлдэг байлаа. Эрдэнэ төлөвлөр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн нь цаг хүндэрсэн өнөө үед үр дүнгээ өгч байгаамаа. 2013 оноос эхлүүлсэн энэ бодлогын үр дүнд 140 тэрбум төгрөгийг Эрдэнэ төлөвлөр хязгаарлагдмал хариуцлагатай компани хэмнэж чадсан байна. Зэсийн үндэстэй холбогдуулаад надаас долгоор улс онцгой хэмсгэж ажилладаг. Бид нар одоо жилийн хугацаанд 15 удаа хуралцаж ерөөсөө цэг тасгийнхаа одоо шаардлагатай материал имийг складанд байна, өөрийнх нь цэгэд байна, өөр одоо цэг тасгууд байна уу гэдгийг манайх 20 гаруй хүн байдаг комисс. Тэр комисс дээр наривчны хэлэлцээд за энэ бол одоо өнөөдөр яг манай авах хэвээр мөн байна гэж ингэж тогтоодог. Ер нь энэ хугацаанд анх одоо ажил авах чинь нэг Белазын дугуйлыг $55 мянган байсан бол өнөөдөр $27 мянган авч байна. Цагаан бомболог бол $1250 байсан бид нар өнөөдөр $950 авч байна гэдэг. Энэ дэр бүгдийн нийлээд өршөл одоо бидний энэ хэмнэлтийн үр дүн. Дараагийн нэг чухал хийгдсэн ажил бол Эрдэнэ төлөвлөр боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Урьдчилсан тооцоосноор боловсруулах үйлдвэрийн өргөтгөлд Эрдэнэ төлөвлөрийн үйл ажиллагааны чаданхыг 22%-аар нэмэгдүүлжээ. Өргөтгөл 6 дугаар сарын сүүлээр нээлттэй хийж 7-8 дугаар сард үйл ажиллагаа хэмжигдээсэн. Энэ бол жилдээ $120 сая дээш ашиг авчрах боломж бүрдэж байна гэсэн үг юм. 6 сая тонн өдөр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийг бол ашиглалтанд оруулсан. Энэ мэдээж ийм хэмжээний өргөтгөлийг бол ер нь нэг 36 сарын хэмжээнд барьж ашиглалтанд оруулах гэдэг бидний энийг бол одоо 15 сарын хугацаанд ашиглалтанд барьж орууллаа. Иймэрхүү хэмжээний үйлдвэрүүд ер нь нэг 3 сараас дээш хугацаагаар бол тохируулах зөвшөөрлөлтийн ажил нь явагддаг. Тэгээ бидний энэ ажлыг бол одоо 7-8 сард бол 2 сарын хугацаанд тохируулах зөвшөөрлөлтийн ажил явагдаад бид нар одоо 9 сараас эхлээд ингээд 100% бүрэн хүчин чадлаараа манай өргөтгөлийн ажил явагдаж. Энэ маань бол нэг 22 орчим хоёр одоо үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг. Уул үзээгүй аж хормоо шуун гихчээр эдийн засгийн хүндрэлийг шаагийн ярьж байна. Гэтэл Эрдэнэ төлөвлөр гихтэл гол бүтээгдэхүүний үн буурсан хэдий ч хэмнэлтийн бодлого боловсруулах үйлдвэрлэлийг барьж байгуулснаар 1 тонн зэсийн баяжмлын зардлыг бодитоор бууруулж чадсан юм. Өмнө нь 1 тонн зэс гаргаж авч боловсруулахад $6625 зарцуулж байсан бол энэ онд $5035 болгож чадсан. 1% зэсийн агуулгатай хөдрийн баяжмал олборлож байсан сайн цаг хүндэрч жил бүр хөрсний зузаан нэмэгдэж зэсийн агууламж 0.5% төрөөд байна. Харин боловсруулах үйлдвэрлэлийг шинээр өргөтгснөөр алдагдлыг ашиг болгож чадаж байгаа юм а. Тэгээ өнөөдөр Эрдэнэ төлөвлөрийн ажиллагаа хэвээ явагдаж байгаа. Бид нар одоо өнөөдөр доторын ерөнхий газар 163 тэрбум төлөвлөсөн байж байна. За тэгээд гайл одоо орон нутгийн хавьд бид нар 217 тэрбум төгрөгийн татвар төлчөөд байж байгаа. Энэ үйлдвэр хэвээ ажиллаж байна гэсэн үг. Бид нар ер нь эхний 9 сарын байдлаараа бол бид нар одоо өнгөрсөн онд нэг 4181 тонн зэс илүү үйлдвэрлэсэн байсан төлөвлөгөөс. Тэгвэл одоо эхний 9 сарын байдлаар 5200 тонн илүү үйлдвэрлэж байна. Ахаач одоо үлдсэн 3 сарын хугацаанд бол 2000-аад илүүлчих юм нөөц болдгоо бидэнд байж байгаа. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай шууд холбоотой ухаачдын хоттой дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Японы технологи бүхий хамгийн сүүлийн имлэг барьж байгуулнаа. Мөн нисэх өмсний буудлаа шинчилж цаашдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх боломжийг судлаж байгаа. Дотооддоо дулаан цахилгааны үйлдвэрлэж ажилтнууд хотын оршин суугчдын ая тухыг хангахад хөгжлийн бодлогоо чиглүүлжээ.